та бүхэнд өнөөдөр хоол бос дээд замын эндоскопийн үндсэн арга техник лекц уншиж өгье. Тухайн лекц агуулга нь бол дургийн барил, дургийн зайлшгүй зураг авах баримтжуулах байрлал гэсэн агуулгатай. Үндсэн бодол бэлтгэл бол эндоскопийн үндсэг өвсөлт агаар ус сороод төрсний чанарыг бол бэлтгэл үедээ бол бид нар шалгана. Дургийн барилтыг бол та бүхэн мэдэж байгаа. Удирдлагын хэсгийг бол зүүн гартаа барина. Архи уруу дээш доош буюу up down баруун зүг буюу right left хүртэн дээр бол байрлана. Долоо уруу сурвалжны улаанхлаг дунд уруу бол агаар усны цэнхэр авахлаган дээр бол байрлана. Дургийн барилт буюу баруун гарт ямар үүрэгтэй вэ гэхээр дургийн үзүүр хэсгээс 25-30 см бол барина. Дотоод түлхэх цагийн зүүнний дагуу эсвэл эсрэг чигт хөдөлгөөг эргүүлэх юм үүрэгтэй бол жижиг буюу баруун зүүн буюу right left хүртэг бол баруун гарын тусламжтай эргүүлэн туршлагатай эндоскопист бол энийг зөвхөн зүүн гараараа бол хийж гүйцэтгэдэг. Дуран залгуултыг бид нар бол хоёр аргаар хийдэг. Харааны хяналтанд хорооны баримжаагаар залгуулах гэсэн арга байдаг. Дуран амны хүндэд оруулах цэлний уг хатуу тагнаа болон хүүхэн хил бол харагддаг. Дуран хэлний угт хөрмөс зүүн гарын эрхээ уруугаар том хүрдэг өдөрдөн дуран ойролцоогоор 60 градус орчим дээш хөдлөн залбирлуу оруулж өгнө. Түнхийн хоёр талд гэр хэлбэрийн синус байх ба хий өгөхтэй хамт эндоскопик баг зэрэг зүүн тийш эргүүлэн гол шугамар барин залгих үед нь бол хүчлэхгүйгээр оруулж өгнө. Улаан хоолой дээд хоньясыг даван түүний дистал хэсэг хүртэл эндоскопик айжим явуулна. Үүдэн шүднээс ойролцоогоор 26-27 см 2 дахь нарийнс байна. Үүдэн шүднээс 40-42 см улаан хоолой хотоодны уулзуур харагдах ба дургийн явц шинжилүүлэгчдийг гүнзгий амьсгал ахуулснаар чэйсний хүндийг дэлгэрдэж үрц доошлсноор илүү нарийн шалгалт боломжийг өгдөг. Улаан хоолой хотоодны хоньясыг амархан давахын тулд эндоскопик зүүн тийш хазаалгаж өгнө. Хотоодны салхи нь улаалтар их механий атраа бага механикаас илүү тод харагдана. Дуран хотоодонд ормогт 10 цагийн чиглэлд хотоодны их механик талын салхины хоньяас харагдана. 4 цагийн чиглэлд хотоодны антрам хэсэг байрлана. Антрам чиглэл рүү их механий атраа багасдаг. Электрэнерс хийснээр хотоодны кайр болгон хүндүсийг сайн харж шалгах боломжийг бий болгоно. Хотоодонд оронгууд үзүүрийг тэгшлээд хүндүс болон их механик харах талбайд орж ирдэг. Эндоскопик чарж төрхний хийлхийн зэрэгцээ зүүн тийш эргүүлэнгээ үзүүрийг дээш болгож өгнө. Харах талбайд хотоодны атраа бүхий их бие хэсэг харагдана. Дахин хийлэн үзүүрийг дээш болгон түлхэж өгөн цагийн зүүнний дагуу эргүүлэхэд их бие антрум шилжих хэсэг харагдана. 12 цагийн байрлалд баг механик тал ангус харагдах боловч антрумыг шинжлэх нь хязгаарлагдана. 6 цагт их механик, 9 цагт урд хан, 3 цагт арын хан харагдана. Эндоскоп антрумын дунд хэсэгт байрлана. Энэ үед антрумаас нухлуурлуу чиглэсэн гөрүүлцэх хөдөлгөөнийг харна. Эндоскопыг баг зэрэг баруун тийш эргүүлэхэд нухлуур харагдах ба эндоскопийн үзүүрийг тэгшлэхэд харах тал мантууд нухлуур орж ирнэ. Ретроинверс гэдэг нь бол дээд гидс шалгасны дараа ретроинверсийг хотоодны хүндүс болон кайртыг шалгана. Үүний тулд эндоскопыг хотоодны дунд хэсэгт эсвэл ангулаас дөнгөж давангаа хийлэнгээ үзүүрийг дээш 180 градус болгож хүндүс кайрт хоёрыг харах талбайд бүрэн орж ирдэг айжим буцаанд татна. Энэ үйлдэлийг бол маш айжим хийх нь зүйтэй. Антрумын гөрүүлцэх хөдөлгөөнтэй холбоотой нуглуурын хэлбэр өөрчлөгдөх ба үүнийг тооцсон эндоскопыг түлхэн нуглуурыг давахад дээд гидсний булцуу харагдана. Дээд гидсний булцуу хэсгээс урууд хэсэг рүү орох амсар нь 3-4 цагийн орчимд байрлах ба амсар дойртмол зүүн гарыг цагийн зүүнний дагуу өргөж дурангийн үзүүр хэсгийг дээш болгон олно. Дээд гидсний булцуунд судасны зураглал харагдахгүй булцууны урд хан хотоодны их механикийн үйлчлэл бол бага механик ар хан байдаг. Дээд гидсний тойрог атраа нь перпендикуляр дагуу атраа харагдвал дээд гидсний өксөх хэсэгт очсныг илтгэдэг. Патрон хөглөхтэй ханыг дотор бол эсрэг талын ханыг гадна хан гэж үзнэ. Бага хөглөх нь их хөглөхөөс дээш 24 см харагдана. За дургийн шинжилгээний явцад бол бид нар дараах байрлуудад бол зураг хийж ерөнхийд нь баримтжуулдаг. Үүнд улаан хоолой максимал хэсэг, улаан хоолой дистал хэсэг, Z шугам, карт, хүндүс, их бие, өнцөг, антрум, дээд гидсний булцуу, дээд гидсний урууд хэсэг зэргийг болоод баримтжуулж өгнө.
Жиж улаан хоолой эмгэг өөрчлөлтийн байрлалыг үүдэн шүтнээс хэмжээс авч тодорхой тэмдэглэж өгнө. За дэлхийн эндоскопийн байгууллагаас 2019 онд бол зөвлснөр бол нийт 28 доорх байрлалуудын зургийг баримтжуулах нь зүйтэй гэсэн санал өгч байна. За баярлалаа.